Одоо цар тахлын үед яг яаж явах танах? Сая одоо цар тахлын үед гэдэг юм бол жишээ нь сард бол хамгийн мата 15-аас тэгээд зарим үедээ хэлбэлзээ 20 сая төгрөгийн цэвэр зардал гарсан. Намч орлогогүй намс болсон. Тэгээд яг ч аргагүй би тэгээд нөгөө зорьсон зорилго байгаа. Тэгээд бүтэн ингээд 9 хүн ингээд надад итгээд байж хахад зогсчиж болохгүй. Тэгээд дараагийн шатны хөрөнгө оруулалтыг татсан. 3% зээл хөцөлтөд бүтээгүй. Тийм болохоор яг уу боломж ингээ хайгаад үтсэн чинь эхнийх нь үгүй гिचлээ. Гэтэ тэрнгээр хязгаарлагдаж болохгүй те. Зэн 3 болохгүй байлаа гэд би зогсож болохгүй. Тэгээ тэр агуулгаар бид нараа юугээ хөрөнгө оруулалтаа татаад тэгээд хямралын үед хэцүүдэх байсан бол би тэгээд харин илүү хүчрхэгжээд илүү том байранд ороод багаа илүү бэхжүүлээд тэгээд үйл ажиллагаа. Тийм ажлын байрыг дэмжих 3% хүүтэй зээлийг одоо аж ахуйн хэмжээнд маань авчих юм бол маш их дэмэлтэй. Яг өнөөгийн нөхцөлд Монгол улсад банкны зээл хэтэрхий өндөр байгаа л да. 20 эдэн хувь хүүтэй мөнгө гэхээр ингээд цаана хувьтал үүсэхгүй байгаа байхгүй юу? Жирийн үйлдвэрлэлт экспорт банкны хар дансанд орохгүй тулд л урд хормоогоор хоод хормоогоор нөхөөл яаж хийж байгаа тэр зээлдээ төлдөг, цалингаа тавьдаг, дотроо төлдөг энэ систем нь энэ жирийн үйлдвэрлэлийг бүр нухчин дараад байгаа байхгүй юу? Энийг жоохон дэмжиж өгчих юм бол тэр дотроо төлнө, тэр зээлээ төлнө. Тэгээ дээрэс нь ажлын байрыг бий болгоно. Улс орныхоо эдийн засагт бас дотроо дамжуулаад хувийн нэмээр оруулна гэдэг маш сайхан олон төрлийн өгөөжүүд байгаа байхгүй юу? Энэ дээр бол уг нь бол фокустад ажиллах юм бол энэ бол аль ч улс орны стратегийн том салбар байхгүй юу? Тийм учраас л 3% хүүтэй зээлийг би орж ирж байгаа 40 болгон асуудал авсан уу? Яасан бэ гэж авч чадсан уу гэж зарим нь авсан лээдээ зарим нь авч чадаагүй ихэнх нь авч чадаагүй юм даа хөөе тэгээд тэгсэн мөртөө амар их юм хийж бүтээгээл яваад идэг тий. Тэгээд тэрийг нь бид ингээд зурагтаар өдөр шөнөгүй харуулж байгаа байхгүй. Энэ хүмүүс ингээд хийж бүтээгээд ажлын байр бий болгоод үндэсний үйлдвэрлэлээ одоо хөгжүүлчих гээд ингээд зүтгэж штий. Энэ хүмүүсийг дэмжиж игээл би одоо ингээд өдөр шөнөгүй зурагтаар гаргаад байгаа штий. Одоо тэр шийдвэр гаргаж байгаа их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд тэр ням тамгийн газрынхан бол харцтай байгаа гэдгүй. Одоо энэ нэвтрүүлгийг байнга үзэж байгаа гэдгүй тий.